Тэгээд одоо нөгөө Монголд хөдөө өсөж төрсэн хүн чинь тэгээд байгалыг бол их санах юм аа гэж. Тэгээд боломжил болвол одоо энэ зуны дэлгэр цагт нь бас хийш тийш явж жоохон тэ байгальд алхаж альжаал стрессэн юм уу тэ. Тэгээд стрессэн тайлмаар санагдах юм тэгээд. За миний яваад байгаа газар бол энэ байна. Ямар ч хүн амьтаа алга. Тэгтээ бас нэгэн бодлын гоё те. За бас яг энэ эргээд байгаа тийм нэлээ өндөр хадан хясаатай юм байна. Тэгээд сая дотроо зүгээр л за болгоомжтой яваарай те. Ийшээ унаад өгвөл одоо тэгээ ганцаараа явж байгаа нь ч ихээ аврахад тиймс те. Бас хөөрхөн хадан хясаатай. Тэгээд доошогоо ороод бас тэр доогор нь ингээд бас алхал малхал хийвэл бас болохоор л гоё юм байна. Нилээн жижигхэн тийм одоо tower юм тийм цамхаг шиг харагдчихсэн чинь хүрээд ирсэн чинь бас нилээн том өндөр юм биш үү энэ чинь бас За сая энэ ойролцоо дрон хөр гэж үзсэн. Тэгтээ нөгөө нэг энэ онгоцны буудлын ойрхон болохоор хамаагүй хөөргөж болохгүй тэгээд. За өста жижигхэн мөртлөө үнэхээр бас гоё газар байна оо. Бас те боломжтой үедээ ийшээ ирж бас алхаарай гэж. Энэ далай эргийн хөвөө дагаж алхахгүй те. Бас юм гоё газар. The sound from the outskirts of town. It was just after 10 in the morning. The ceiling gave way in the mine shaft that day. Death sometimes comes without warning. Working the vein, all you have is your name, the blood of your dad and your brothers. The blood of my brothers. Ring the bells loud, sing the old songs, raise your glass, boys, we're not here for long. Hold me close. Бас энд нуур далай харангаа сайхан суул зүгээр санагдаж байна.